Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж үгээ. Тэгчээд би эмнэлэг орох ёстой. Бас яасан бэ гэж үү? Хоолой өвтчихжээ. Дандаа эмнэлэг лүү гүйчих юм гэж үү? Өөрөөсөө асуулт асуугаад хариулахгүй яана гэж юу? Харин тийм. Би гэхдээ баруун сүүлийн 3 сард 3 дахь удаага ханаад үржин за. Бүр халуун зуун штий. Тэгэд мэдээж халууцаад хөлс гарсан үед нэг хөдөн кондишн дээр очих юм хөтийн мууж муулаа гэхэд бас нэг амар хоолой ингэтлээ өвдөхгүй шүү дээ. Тэр чинь тэгэл жоохон сэргүнжээгэл гайгүй болчих юм. Тэгсэн чинь миний хоолой амар хурдан өвдөд идэг болсон юм шиг байна. Эмчээс хашаа шинжилгээ өгөөд асуугаатгая. Тэгэж би өмнөх ханиадны үеэр эмнэлэг явахаас салхуураад нүг эмийн сангаас юм авсан чинь 400 яана 200 орчим мянган төгрөг болсон байхгүй юу? Тийм ч өнөөдөр эмнэлэгт нэмүсээ очиод үзүүлчихвэл амар эмчийн цаг авахд чинь 25 мянган төгрөг. Тэгээд цусны шинжилгээ өгөхөд 30 мянган төгрөг. Тэгээд эмээ нэг 100 мянган төгрөгөнд бичүүлчихэр чинь бараг тэгээд дүндээ дүн байгаа үстэй. Тийм ч нэмүсээ эмчтэй уулзч байгаа юм бичүүлээд авчаа. Тэгээд ч би оюутны даатгалтай эмчээ 60 орчим хувийн буцаага даатгалаасаа авчина. Ер нь Хятадд сурдаг гадаад оюутнууд жилийн 800 яана 400 мянган төгрөгийн даатгалтай байдаг байхгүй юу? Тэгээд тодорхой нөхцлүүдэд шаардлагуудаа хангачвал ер нь гайгүй юм байна гэж харсан шүү дээ. Яагаад гэвэл би нөгөө сүлд цэцний чулууны хаалганд орсон шүү дээ тий. Тэр үед миний нийт зардал 18 мянган юан 9 сая төгрөг орчим болсон байхгүй юу? Тэгсэн чинь тэрийг даатгалаар 100% төлөлсөн. Тэгэхээр боломжийн бааз. Гэхдээ бас нөхцлүүд нь янз бүр гэдэг юм лээ. Яагаад гэвэл би тэрнээс өмнө 2000 орчим юанаар одоо сая төгрөгөөр шинжилгээнүүд хийлгэсэн байсан байхгүй юу? Тэгээ тэрийгэ буцаагаад даатгалаас авах гэсэн чинь зарим нөхцлүүд чинь таарахгүй байна гэд надад буцааж өгөхгүй л байгаа. Гэхдээ эн чинь нөгөө нэг хувийн даатгалын компани болохоор яг улсын даатгалаас арай ондоо. Надад ер нь Хятадын яг улсынхан эрүүл мэндийн даатгалын систем айгүй ойлгоход амар хэрэглэхэд ч амар нэг тийм зүгээр юм шиг санагдаад идэв. Тэр талаар хальт яриад байгаа. Эрүүл мэндийн даатгал ажилчин цалингийн 2% компаниас за хотоосоо шалтгаалчдаг. Гэтэ Бээжинд бол нэг 10 орчим хувийг компаниас төлдөг. Тэгээд ажилчин болгонд тэгэнгүүт нь улсаас эрүүл мэндийн карт нэгээд өгчдөг. Тэгэд ажилчны төлсөн цалингийн 2% шууд эрүүл мэндийн карт руу орчдөг. Тэгээд бас компани төлсөн 10%-ийн 1% орчим төгрөг нь бас эрүүл мэндийн картн дээр нэмэгдээ саруулга орчдөг. Тэгээд тэр картаар болохоор эрүүл мэндийн хувийн төлбөрийн үйлчилгээ одоо эмийн санд ороод эмээ авах зэрэг тэр картанд байгаа мөнгөөрөө авчдаг байхгүй юу? Харин компани төлсөн тэр 10%-ийн даатгалын шимтгэлд болохоор тэр нь болохоор яг л эрүүл мэндийн даатгал үйлчилгээнд зарцуулагддаг. Одоо нийтийн үйлчилгээ гэсэн үг шүү дээ. Даатгуулагчид эмнэлэгт үзүүлэх, эмнэлэгтийн хаалганд орох зэрэг үүнд зарцуулагдчихдаг. Ер нь хотоосоо шалтгаалаад, эмнэлгээсээ шалтгаалаад нэг 70-80% даатгал авах боломжтой байдیں۔ Тэгэхээр бас гайгүй аз. Гэхдээ яг энэ даатгалыг авахын тулд бас яг суур хураамжаа төлсөн байх шаардлагатай байдیں۔ Тэр нь болохоор эрүүл мэндийн төлбөрт 1800 ян буюу 900 мянган төгрөгийг өөрөөсөө эхлээд гаргацсан байх ёстой. Тэгээд тэрнээс хойшоо даатгал нь бодогдож эхэлдэг байхгүй юу? Надад энэ Хятадын эрүүл мэндийн даатгалын систем үйлчилгээ нь харьцангуй боломжийн сайн болов гэж бодогдоод байна. За энэ сэдвээр ярьсных би нэг надад жоохон сонин санагддаг хуримтлалын талаар ярьчээ. Хятадд цалингаас бас л ялгаагүй нөөд, хоот суудгасны дараа байрны хуримтлал гээд хуримтлалын мөнгө сууддаг. Тэгээд хувь хүн болон компаниас аль альнээс нь 12 орчим хувийг сууддаг. Тэгэхээр бас нэлээд өндөр аз. Тэгэд яаж зарцуулагддаг вэ гэхээр хуримтлуулсан мөнгөнд өнгөхийн 20 дахин их мөнгийг зээлээд байр авах боломжтой болтیں۔ Тэгээд зээлийнхэн хүүн банкнуудын хүүнээс харьцангуй багаар за яг одоо бол 3% дотор байгаа хгүй юу? Тэгэд энэ нь болохоор ажилчин бүрээ орон сууцтай болгох одоо хуримтлуулсан мөнгөө дэмий зарахгүй байх ийм л зорилготой байдгийг. Тэгэхээр чин байр авах шаардлагагүй хүмүүс тийм их мөнгө дэмий төлөх шаардлагагүй юм шүү гэж үү? Тэгэхээр тэр мөнгө болохоор дан ганц байр авах биш бас байр түрээслэх
байраа засварлах ч юм уу тийм үед зарцуулагдах боломжтой. За тэгэд бүр үгүйгүй л тэтгэврт гарсны дараа тэр хуримтлалаа авах боломжтой. Аль эсвэл маш хүнд өвчин туссан гэдгээ батлаад эмчилгээний зардал тэр мөнгөө шилжүүлж авах боломжтой тий. Тэгээд бас хот буюу хувь хүний орлогын албан татвар бол цалингийн хэмжээнээс хамаарнаа. Өндөр цалин авдаг хүмүүс илүү их татвар төлнө. За энэ нь бол мэдээж нийгмийн шударга ёсыг тогтоох, хэтэг баялагийг нэг газар төвлөрүүлэхгүй байх, мөн өндөр орлоготой иргэд нийгмийн дэд бүтцийг илүү их ашиглах боломжтой тул буцаагаад нийгэмд илүү төлөх ёстой гэсэн зарчим дээр суурилдаг. За бай бай.